Өчигдөр орооны Монгол Ардын намын хяналтын зөвлөлийн хурлаас гарсан үр дүнгээс эхэллээ гэж ингэж харж байна. Би өөрөө тэртийг оюутан байх цагтаа 96-аас 2000 оны Монгол Ардын нам цөөнх болчихсон тэр цагт энэ намд өөрийн үндсэн хуулиар заагдсан эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу Монгол Ардын намд элсэж ажиллаж байсан. Тэр үеийн одоогийн залуучуудын холбоо, оюутны холбооны үүслийг их усүрийг нь тавьж энэ намын үйл ажиллагаа анхан шатны үйл ажиллагаанд оролцож явж байсан. Өнөөдөр манай нам маань энэ дүрм журм энэ үндсэн дүрмээс өөрчлөгдсөн ийм дүрм шийдвэрүүдийг гаргаж байгаад би бас харамсалтай байна. Өнөөдөр Монголын гадаа гудамжинд гараа харахад ард түмний амьдрал ямар байна? Өдрөөс өдөрт ард түмний амьдрал муудаж байна. Үнийн өсөлт нэмэгдэж байна. Цалин тэтгэврэн хүрэхгүйтэй холбоотой хүсэлтүүд маш их ирж байна. Монгол төрийг атгаж байгаа, Монгол төрийн ард түмний саналаар Монгол төрийг авч явж байгаа Монгол Ардын нам энэ дээр хариуцлага хүлээх ёстой. Бид эвлэлдэн нэгдэж, намынхаа хурлаа хийсэн бол нэгдэж цаашаага бид нар ажиллаа хийж төрийнхөө үйл ажиллагааг өшөө сайжруулахын төлөө явах ёстой. Одоо яг төсөв хэлэлцэж байгаа ийм цаг үе байна. Маш олон нийгмийн чин чанартай хууль тогтоолууд хүлээж байна. Хуулийн хэрэгжилтүүд хүлээж байна. Гэтэл өнөөдөр Монгол Ардын намын хяналтын хороо хуралдаж мэдээлэл өгсөн, ярилцлага өгсөн хурлын гишүүнийг жишээлбэл намаас хөөсөнтэй холбоотой нам доторх хагарлын өвөд хаалгыг бол нэлээд хүчтэй нээж гинэ гэж үзэж байна. Монгол Ардын намын 30 дугаар их хурлын үндсэн шийдвэрийн нэг нь бас энэ шудраг усыг тогтоох, аливаа албан тушаалаас асуудалтай бас тэмцэх ийм үндсэн асуудлууд бас хэлэлцэгдэж шийдвэрлэгдэж ирсэн. Тэр энэ гаргасан үндсэн бодлого дүрм журамдаа нийцэж ажиллах шаардлагатай байна. Ард түмний амлалтыг, ард түмний энэ хүлээлтийг, ард түмний саналыг бид нэр хариуцлагатайгаар үүрч ажиллах ийм зайлшгүй шаардлага үүсэж байна гэдгийг бас энд хэлье. За та бүхнийхээ өнөглөөний мэндийг хүргье. За тэгэхээр Монгол Ардын намын хяналтын хороо хоёр хүний хоорондын асуудлыг намын асуудал болгож их хоёр гишүүнийг намаас хөөж байгаа шийдвэр гаргасан байна. Энэ бол бас хүний эрхийг зөрчсөн асуудал байна гэж харж байгаа. Хүн үзэл бодлын хувьд ялгаатай байсныгаа төлөө намаас хөөгдөж байгаа бол буруу гэж үзэж байгаа. Тийм учраас бидний эдийн гишүүд Монгол Ардын намынхаа хяналтын хороонд бол шаардлага тавьж байна. Энэ шийдвэрээ эргэж харж таа гэж бодож байгаа. За бусад гишүүд ерөнхийдөө гол үндэслүүдэд ярьсан учраас нэмж яриад явах гэж бодож байна. Баярлалаа та. Хяналтын хороонд хичнээн бүлгүүртэйгээр бүрдсэн бол хэдэн гурван гэдэг чигээр эмгсэн юм шийдвэр гаргасан юм. За та бүхний энэ өдрийн амрыг илж мэдчлээ. Тэгэхээр өчигдөр хяналтын ерөнхий хороо 13 гишүүнтэйгээр хуралдаад за нэг гишүүн татгалзаж нэг гишүүн цагаан хуудас өгч нийт 11 хүн энэ саналыг дэмжиж шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр хяналтын ерөнхий хороонд орвол Монгол Ардын намын их хурлаас сонгогддог байгаа. За тэгэхээр ер нь бол Монгол Ардын намын дүрмд намын гишүүд улс орны асуудал, намын дотоод үйл хэргийн талаар мэдээлэл авах, өөрийн байр суурийг илэрхийлж шүүмжлэх ийм эрхтэй байдаг. Тэгэхээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж өнөөдөр нийгэмд байгаа энэ шудраг бус явдлыг ил гаргаж тавьсны төлөө намын гишүүндээ хариуцлага тооцож намаас хөөж ийн гэдэг бол энэ хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж гинэ гэсэн үг. Энэ утгаараа бид нар өчигдрийн шийдвэрийг 300 гаруй мянган гишүүнийг өөртөө игнэндээ нэгтгээд байгаа Монгол Ардын намын нийт гишүүд дийлэн холонхын саналыг байр суурийг илэрхийлсэн шийдвэр гэж бид нар харахгүй байгаа. Тэгэхээр намын дотоод ардчлал гэдэг бол энэ 104 жилийн суурь зарчим бол дотоод ардчлалын асуудал. Хүн болгон өөрийнхөө байр суурийг илэрхийлэх, өөр байр суурь илэрхийлснийхэн төлөө тэр хүнийг ялгуурлан гадуурхаж энэ мэтээр хахан хавчих биш. Бие биенийдээ хүндэтгэлтэй хандах. Ив ийг хичээж намын үндсэн дүрмд бичсэн байгаа 3 зарчим байдаг. Шудраг ёс, эрх тэгш байдал, ив нэгдэл гэсэн энэ зарчмыг хэрэгжүүлэх, энэ зарчмаа хангаж явахыг хяналтын ерөнхий ороод ерөнхийдөө шаардах ёстой байдаг. Гэтэл шудраг ёсыг шаардаж дуурсан гишүүндээ шууд хариуцлага тооцоод явж гин гэдэг бол цаашдаа энэ намд шудраг үннийг хэлэх, энэ дуу хоолойг хааж ийна гэж үзэж байгаа.
Энэ бол зөвхөн нэг намын асуудал биш. Энэ бол Монгол улсын эрх ашигын тухай асуудал. Учраас өнөөдөр бид нэр энд мэдээлэл хийж байгаа. Нэг гишүүдээс бүгднээс нэг асуулт байна. 3 жилийн өмнө талбай дээр нүүрсний хулгайтай тэмцээж гисэн маш том хэмжээний жагсаал болж байсан. Энэ нь залуучууд тогтцоо байсан. Юу нэг нүүрсний хулгай яасан? Нүүрсний хулгай 2, 3, 4 гэсэн сериалууд бидний хүлээж байгаа юм те. Энийг юу Монгол Ардын намын нэгдэлээр авч ирсэн юм шүү гэдэг. Зарчмын юм байгаа шаардлага шүү. Энийг ямар байна? Тэгэхээр өөрөө чи асуултанд их зөв асуулт. Яхааргүй бид нар нэг сенсац гаргаж ирдэг. Нэг сенсацыг нөгөө сенсацаар дардаг. За эргээд энэ эцсийн дүндээ энэ нийгэмд юу үүсгэж байгаа юм бэ гэхээр ердөөсөө буруу муухай булхай луурт бид нар ингээд нүд чих сэтгэл дасж байгаа. Тэр энэ байдлыг таслан зогсоохын төлөө өнөөдөр их хэрэг шүү явж гинэ гэж харж байгаа. Тэгээд эгийн юун дээр нэмж хэлэхэд яг бид нар одоо ингээд сошиалор ч юм уу ингээд ажил хийдэг болсон. Нэг нь зөв гэн нэг нь гарч ирээд хууль биелүүлэхгүй тэр орд аав нь авахгүй тэгээд авсан юу дүүрсний хулгай хийсэн хийгээгүй ингэж бид нар бас ингээд явах нь одоо зохистой биш байна. Тэгээд тэр нь одоо шил намын хяналтын ерөнхий хорон хүртэл тийм байдлаар шийдвэр гаргах. Энэ нь одоо бид нэр хууль дүрмтэй тэгээд энэ институцүүдийн шийдвэр гаргадаг ийм бүтцтэй хуулийн дээр одоо шил хууль үйлчлэх зарчим ижил тэгш байгаа. Тэгээд энэ юмнуудаа бас бодохгүй бол ер нь бол ингээд нэг тал руугаа бүх юм ингээд одоо хэмжээ хязгаараа даваад ер нь зохисгүй хэмжээргүй яваад байгаа учраас бид нар бас ингээд сошиалор ч юм уу хэн нэгэн буруутай зөв гэж хэлэх нь одоо зөв буруу гэж хэлэх нь буруу гэж бодож байна. Тэгэхээр тэрийг шүүх хяналтын байгууллагууд нь тогтооно. Асуудал с ิจ байгаа учраас зарим нь одоо эрсдэл байна, с ิจ байна гэдгийг илэрхийлсэн тэрийг шүүх хяналтын байгууллагууд нь судлаад гаргах ёстой. Намын дүрмээрээ ч гэсэн авилгалтай холбогдсон хүнийг төдөлзүүлэх ёстой байгаа. Тэгэхээр одоо авилгалын асуудал шүүхийн одоо эцсийн шийдвэр гартал төдөлзөх ёстой байгаа. Тэгэхээр ер нь бол Монгол Ардын намын дүрмээр бол авилгалтай холбоотой асуудал нэр холбогдсон хүн болгон төдөлзөж чагаад шалгуулад одоо нэг тишнээ гарах ийм ёстой. Тэгэхээр энэ дээр бол одоо бид зөв буруу хэнийхэн зөв буруу гэж бас ярмаар байна. Тэгвэл яаж асуудал систем тэгээ нөгөө зөв болгож шийдэх. За баярлалаа. Тэгэхээр бидний хувьд бол улсын хурлд анхудаа сонгогдсон гишүүд. Тийм учраас энэ шаардлагыг бол хүчтэй тавьж байгаа. Нүүрсний хулгай гэдэг зүйл дээр одоо даруй цэг тавих хэрэгтэй. Энэ дээр улс төрийн одоо нам улаг манлайлд үзүүлж ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг ингээд өргөжлүүлээд олон жил ярьж болохгүй. Тийм учраас бид бүхэн тодорхой шаардлагыг тавьж штэ тий. Хэрвээ энэ асуудлыг эргэн харж энэ дээр манлайлалаа үзүүлж улс төрийн ууган хүчин эрх барьж байгаа нам ажиллахгүй бол бид энэ дээр дараагийн арга хэмжээ авна гэж байна. Тийм учраас та бүхэн энийг ойлгоорой. Анхудаа сонгогдсон гишүүдийн хувьд бол энэ шаардлагыг бид нар зүй ёсны тавьж байгаа. Гэдэг Ягдын хорогоо хэр хугацаа хатан ямар хугацаанд сольдгийг